За, сайн уу. Тэгэхээр энэ бичлэгээр миний бий болох Sanos Tonikaku Kawaii буюу Tonikawa Over the Moon for You гэх анимыг баясгалантай наргагүй рекап хийгээд орхижээ. The girls with their nails done now. Эртээ урдын цагт юмг нь Арлын Японд болсон лэг нь Эрим 2 нийслэн лэг нь дундаа нэг хүүхэд хийсэн лэг нь түүнийг NASA гэж нэрслэр анимын гол дүр хорвууд мэдлэх юм байна. Юу? Яг мань NASA-г баг багт нь хүүхдүүд хүмүүс мань хүнээс чи сансрын нисгэгч болохоор л одоо NASA гэдэг нэртэй юм уу гэх асуултанд нь тэгээ жоохон дургу мургу те. Тиймээс мань NASA за хэрвээ хүмүүс NASA гэдэг нэрийг сонсвол Америкийн NASA гэдэг байгууллага биш илүү дээр NASA болгоод мань хүнийг боддог болгоно гэд хичээл номдоо шамдан суралцаж эхэлдэг. Ингээд мань хүн Японы топ ахлах сургуульд орохоор багш дээрээ очиод өөрийнхөө дүн мэдээг аваад өөрийгөө орч чадна гэд итгэлтэй наргагүй амандаа дуу айлсан шигээ хотын гудмаар бүтэн сарны доор будрах цасан донд алхаж явхдаа нүднийхэн бууланд хамаг юмд ягарсан үдсгэлэнтэй охин харсан байдаг учраас эрийн хугархай болсон юм маань рефлексрээ ардаас нь дагаад яв. Ингэж явхдаа трак гүнд дайруулаад ингээд үхэх бисэн бодол дундаа живж байх энэ торгон агшин маш ээлдэг хоолой манерийн чихэнд орж ирэх юм гинэ. Тэгэд трак күнийг жолоодож явсан жолооч ах уу бууж ирээд халга зүгээр өгч байгаа. Тэгээд энэ охин харин за би яах вэ зүгээр түргэн дуудаар энэ залуу өглөө шүү гэж хэлээд яваад өгсөн байдгийг. Уг нь бол энд гарснаар NASA биш энэ охин л одоо урдуур нь орж ирээд дайруулсан гэдэг байгаа байхгүй юу? Дэм. За тэгээ явсныхан дараа мань хүн дотроо за ингээд энэ охиныг явуулчих юм бол ихэж таарахгүй гэж мэднэ. Ерөөсөө ардаас нь явнаа гэд ахыг түргэн дуудаж байх зуур нь ард нь босч ирээд хөө ах байж гараа дүүн зүгээрээ тэрнээс илүү чухал нь би дурлцлаа. Тэгэхээр одоо зүгээр гээд өнөө охиныхаа ардаас гүйсээр байгаа давсны буудал сандал дээр сууж байхыг нь олж хараад түрээд ирж байгаа юм. Юуны өмнө Гас өөрийгөө Юсаки NASA гэж танилцуулаад Ослоос аварсан талархал илэрхийлсний дараа нөгөө охиноосоо хажууд нь суух урилга авсан байдгийг. Урилгыг хүлээн аваад хажууд нь суугаад авсан чинь нусны альчуур гаргаж ирээд нүүрэн дээрх цусыг нь арчиж өгөөд юугүй өөрийнхөө хүрмийг тайлж аваад өөрт нь өмсүүлэх хоорондоо мань хүн тэрүүхэн тэндээ ичингүүрээ дамжиж байгаа юм. Тэгсэн чинь өнөө охин за одоо өхмөргүй байвал энд дулаахан байж түргэн дуудъя гэд дахиад яваад өглөө. Тэгэхээр нас ардаас нь дагах гэжсэн чинь хоёр хөлн түрүүний ослоор хуг явсан хэдий ч адреналин мань хүний биед их хэмжээгээр ялгарсан учраас мэдэрч ямжихгүй гүйж мөгөд байж л тээ. Тэгээд ухаан алаадгийн даваан дээр анхны хайраа гих сэтгэл нь мань хүний дахин нэг удаа босгосноор өнөө охиноо дахиж нэг хөөж ирээд би чамд дурлцлаа. Би чамд хайртай гэж хэлхийг хүссэн. Чи яг л сарны гүнж Кавуяр сама шиг харагдсан. Надтай үерхээч гэд ерөөсөө сайхан шулуухан заяа. Тэгсэн чинь нөгөө охин чинь хэрвээ надтай гэрэлвэл хоёлаа бас хамт байж болох юм. Хоёлаа яах вэ гэрэлэх үү гэсэн чинь мэдээж тэгэлгүй яах вэ гэж хэлээд нэрнгээсээ ухаан алдаад өгдөг. Хид ч хонсон байдгийн бүү мэд хизээ хойно хавар олж явахад эмнэлэгт ухаан орсон байх нь энэ. За тэгээд сэрсэн чинь өнөө охиныхоо нэрийг ч мэдэж амжаагүй. За тэр гэрлэг хэднэр бол манийхаа эвтэйхэн аргалсан нэгin хэлбэр үзгээд гүн гүнзгий депрессэнд ороод. Гэхдээ бас ч гэж мань хүн чинь айгүй гой депрессэнэ. Нөгөө эмнэлэгтээ тэгээд арай аятайхан болоод ирэхээр шууд хичээл намдаа шамдаад. Тэгээ эмнэлгээсээ гараад сургуулаа онц дүнтэй төгсөөд олон топ ахлах сургуулиудаас урилга авсан боловч тэднээс нь татгалзаад үйлчилгээний ажилд орж өнөө охинтойгоо уулзах хүслээ сэтгэлийнхаа муухарт хадгалаад ажилдаа хамаг сэтгэлээ зориулж эхэлэх нь энэ. 18 насыг наслаад эхлэнгүүтлээ эцэг эхийнхээ санааг амрааж хичээнгүлийн ажилласны үр дүнд тэр нэгэн орой даасан дах мөнгө рүүгээ хараад хэрэг мөнгөтэй болсноо гайхаж байх нь энэ. Гэхдээ манерийн нүдэнд тэр шөнөөс хойш дахиж баяр баясгалын гэрэл асаагүй юм л да. Ингээд үнэхээр дурлсан хүнийг их мөнгө хүртэл аз жаргалтай болгож чадахгүйг харуулж байхад хаалган дуугарч байна. Хар шөнөөр ямар нэрчээд хаалга нүдэд байна гэсэн чинь өнөө охин чинь сайн уулзаагүй удсан байна гэд түрээд ирдэг. Нэрээ намайг Цукаса гэдэг шүүгээд гэрт нь орж ирээ ширэнийхээ нард суусан чинь мань хүн бас ёс болгоод аягны амсар зуулгаад авч байгаа. Энэ яг хөө чухал биш л дээ. Гэхдээ мань хүний удахгүй болох гэж байгаа ихнэр Цукаса ороод ирэх мөчөд мань борогийн өрөө нь үнэхээр гоё үнэртэй бол. За тэгээ яг юу ярих гээд ороод ирсэн бэлээ гэсэн чинь урд нь нэг нуглаас бүхий цаас гаргаж ирээд энэ бол бидэн хоёрын гэрлэлтийн гэрчилгээ байна. Зөвшөөрөл гарын үсгээд сур. Хоёулаа гэрлэн мэрлэнгээ үздэй гэх нь энэ. Тэгээ мань хүн гарын үсгээ өөрийн бусад мэдээллийг бөглөх зуртай бас бодсон байдгийн. Хэрвээ энэ нөгөө гэрлэж мэрэлдэх лөвөр байвал яана маана гэсэн бодол нь ирээдүйн эхнэрийнхээ инээмсэглэлийг харах мөчөд сарнин алга болж ахиж нэг ч удаа эргэлзэлгүйгээр гэрчилгээн дээр нь хамаг юма бичиж тамгалаад өгнө энэ. За тэгээ хар шнөр байсан ч хамаагүй угаасаа гэрлэлтийн бүртгэл баталгаажуулдаг газар нь 24/7
тоглоо ажилдаг болохоор дорхноо алхаж очиод бүртгүүлээд эхлэхэд Цукаса буюу мань хүний эхнэр 16 настай болохыг мэдээд авч байгаамаа. За тэгээд хүүе насанд хүрээгүй манай хүүхэд чинь гэрлэж болох юм уу гэдэг асуудал гарч ирж байна тийм үү. За тэгвэл одоо жоохон тайлбар хийвэл л да. Уг анимын тэртег 2020 оны 10 сарын 3-нд цацагдаж эхэлсэн байдаг. Тухайн үед буюу 2022 оны 4 сарын 1-ээс өмнө гэрлэхэд багадаа Япон эрэгтэй хүн 18, эмэгтэй хүн эцэгхийн зөвшөөрлөөр 16 наснда гэрлэж болдог гэсэн хууль заалттай байж л дээ. Тэ. Гэтэ одоо бол тийм биш шүү. Тэ, болохгүй шүү. Хууль 18 шүү. Болохгүй шүү. За тэгээд Цукасад бол энэ эцэгхийн зөвшөөрөл нь бол байгаад байна. За тэгээд гэрэлсэнд баяр хүргээгээд Япон улсаас нэг юм жижиг мод одоо бэлэг болгож өгж байгаа. Одоо Монголд яадаг юм байгаа бүү мэд. Хамгийн гол нь одоо бол Цукаса маань албан ёсоор Юзаки Насагийн буюу одоо мань хүний эхнэр болсон болохоор овгийг нь хуваалцаж одоо Юзаки Цукаса болсон байна. Нэмээд гэрэлсэн ихтер нөхөр хоёр болохоор одоо хууль зөрчилгүй одоо гар хүрч болно. Тиймээс мань хүн дэрвхэн тэндээ санаачлахыг гартаа авч ихнэртэй гар хүрсэн байдаг бөгөөд тэг хүрсэн чихтэй гэртээ хайрсан байдаг нь энэ. Тэгээд одооноос эхлээд эхнэр нөхөр хоёр нэгэн дээвэр дээр хууль ёсны хүрээнд хамтдаа амьдарч болохоор шууд одооноос эхлэн эхнэртэйгээ амьдарч эхэлэх нэ. Тэгээд шинэхэн асуудууд манд тулгамдсан хамгийн ихний асуудал бол ор хүнжиллийн асуудал байгаад байна л та. Гэхдээ нэрээ ор хүнжилний. Тэгээд мань хүн гэртээ ганцаараа ирсэн. Яана эхнэрээ хаана унтуулна орон дээр багтах уу? Ор захиалчих уу гэхээр хар шин цагийн дотор аваад ирэх боломжгүй. Үгүй амар хоол захиалж байгаа юм шүү дээ. Тэгээд өөрийгөө нэг тайвшруулж аваад боломжит хувилбаруудыг туршиж байх энэ эзэгтэй мөчт нь ихтэй нь орж ирээд ингэж унтвал амарсан болохгүй шүү гэж байна. Тэгээ яг хоёул бас ганц аягийн буунга яах ихээ бас бодож байгаа. Цукасан харин за өнөө шөндөө энд багтахгүй гэж байгаа бол буудалд хоны доо. Гэхдээ мань хүн хамгийн боломжит сонголт буюу одоо өөрийгөө газар унтуулад эхнэрээ ганц орон дээр унтуулах санал тавьдаг юм. Гэхдээ одоо нөхрөө газар унтуулчаад юугаа бодож хэвтгэвдээ гэд гиснээс энэ хоёр маань яагаад бие биендээ зурснаа нэгнээсээ асуудаг юм аа уулна. Гэсэн чинь зүгээр л анхны харцаар дурлсан. За тэгээд хайртай болохоор гиснээр одоо энэ яриаг дуусгаад за би буудал зөвхөн өнөөдөртөө хончоо. Би ихнэр чинь шүдээ зүгтаад алга болчихгүй гэж мань хүнийг аргалаад буудлын зүг алхаад эхэлсэн чинь мань хүний дотроос ихнэрээ битгий явуулаа гэж хашгираад байхаар нь ардаас нь гарч ирээд байж орд ирэндээ санаа зовлтгүй. Би мөнгөтэй би авчиаа л гэдэг. Гоё юм ба нэрээ. Ингээ харагдаж байгаа сте тийм нөө мөнгө аз жаргалыг худалдаж авч болно гэж. Тэгэл ерөөсөө эхнэрээ дагуулаад дэлгүүрт орж ирээд өөрөөр нь унтах хорыг нь сонгуулж аваад гэртээ авчираа за унтыг гифти болоод ирэхэд нь төр үйзээрээ унтахад хэрэгтэй юмнууд алгаа гэж юм. Жишээ нь одоо сойз үхсний самбол тэгээ дотор хувц эднэр гинэ. Мань хүн бас л одоо байдлыг гартаа аваад комбины ороод аваад ирье л гэдэг юм. Мэдээж үүний цаанаа бол эхнэрийнхээ дотор хувцасны хэмжээ. Тэгээд яадаг ч байсан хамт явж ирээд за шүүх нэг юм унтий болоод ирсэн чинь нэг хөрхөн ингээд үсээ бооцсон сууж байна гинэ. Энийг нь мань хүн хараад бас өхөөрцөн шигээ байж. Хараад байхад ирчүүдээс ялгаатай нь октодод унтахад бас нэлээд хідэн нөхцөл байдаг байна тийм. Мэдээ мэдхэр эрэгтэй хүмүүс амьсгалж болох агаарл хаан чам яадаг ч байсан гэрлээ унтраагаад сайхан амраараа идчиад унтаад эхэлсэн чинь мань хүний тархинд болохгүй баах юм орж ирээд унтуулдгүй хөрхий. Тэгэд эргээ харсан чинь ихтер нь бол ядарсан бололтой үжээний гүн нойрондоо автсан байхаж. Мань хүн харин түүнийхээ унтаж байх өхөөртөн байдлыг мөн шүн хөргөөж байхыг нь өхөөрцөн шигээ байж исэн чинь хүнжлөө тийчээ хайчиж байгаа. Нөхрийн хувьд ихнэрээ шөндөө дааруулахгүй байх арга хэмжээ авч буцаагаад хучих тэр хэдхэн секундэд мань хүний тархин дахь эд эсүүд маш олон төрлийн дүрсгүй бодлоодыг төрүүлэн одоо байж ядчихсан байдаг юм аа. Одоо жишээ нь ганц үнс чи гэдэг ч юм уу те. Өөрийгөө арай гэж удирдлагатай аваад эргээд орондоо орсон чинь айгүй огцсон босолт хийхээр нь рефлексээр унтсан дүр үсгийг төлөвт шилжсэн чинь хоолойгоо чиглэхээр боссон байж л дээ. За буцаад хэвтгэхэр нь гэсэн шиг байж исэн чинь айгүй ард нь нэрээ зогсоод байвал яах вэ? Тэгээ мань хүн дотор гээл байж исэн чи арай шууд дээрээс нь дарж аваад аажмаар хүнжлийг нь хуулаад өөрөө аваад нөмөрчж байгаа. Ингээд мань хүн бол одоо эхнэрээсээ буцааж авч чадлагүй тэр шөнийг бол нүцгэн өнгөрөөсөн байдгийг. Маргаашийн дараа нь мандаад эхлэнгүүд мань хүн эхнэрийгээ сэрээд яагаад үсэн тайлагдчихсан. Мөн яагаад хоёр хүнжилтэд сэрж байгаа гайхсныг өхөөрцөн шигээ гифтэж байхад урд нь учир зүггүй тайчаад эхлэнгүүд жижигхэн байрныхаа ганц нэмгэн хаалганы ард ирээд зогсох зураа левчиггүй байсан гэх мэт юм бодож исэн чинь эхнэр нь артаас нь заваараад хоёлаа нэгнийхээ юу гэж дуудах вүлээгээд Цукаса болох эхнэр нь мань хүнийг Насакун харин мань хүн эхнэрээ Цукаса чан гэж дуудахаар болсон байдаг юм аа. За тэр нэг тийм байдаг бол одоо мань хүн эхнэрийнхээ гарын хоолыг анх удаа идэх гэж байгаа бөгөөд энэ бүх хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өөр шиг нь биетэй эрэгтэй хүнд өдөрт хэр их амин дэм эрдэс бодис кала одоо юу байдгийг
бүгдийг нь багтаасан нэг тийм хоол өдөр болгон хийж иддэг байж л дээ. Харин эхнэр нь ямар уйтгартай юм бэ? Хоол гэж нэг имийг хэлнэ гэд энэ бүгдийг 10 минутын дотор күүкэлсэн гэж байна. Тэгээ ер нь материал нь байвал күүкэлчтэй л гэж байна. За хоол унд нэг иймэрхүү байдаг бол мань хоёрын амьдарч байгаа байранд ванны өрөө гэж байдгүй юм байна л та. Тийм учраас хоёулаа халуун усны газар орж дусанд орохоор явнаа. Дандаа их нартай хэрэгтэй байгаад байгаа шампунь, нүүрний цэвэрлэгч тос юу байдгийг авч өгөөд цаашаа халуун усны газар яваад очисон байдгийг. Мань наасаа бол энтхийн байнгын үйлчлүүлэгч тийм үү. Тэгээд тентхийн ажилтан нь мань хүний хуучин сургуулийн доод ангийн хүүхэд. Тэгээд байнга орж ирдэг уйтгартай сэмпай нэг өдөр гинэт гэрэлтсэн гэд ихнэрээ дагуулад ирсэн гэхээр гос гайхан үсттэй. Тэгээд яадаг ч байсан бэлэг болгоод ихнэрт нь үнгүй үйлчлүүлэх эрх өгсөн байдгийг. За ихнэр нь ингээд шууд орчдөг бол мань хүнд юу болсноо ярил үнгүй оруулна гэдэг болцолтой байхгүй юу. За тэгэл хурмаа хийснээр санал тавьснаа гэсэн чинь хурим хийгдсэн зардал ихтэй одоохондоо арай барахгүй нэ гэсэн байдаг бол санал харин тавьж амжаагүй юм байна гэсэн шиг зогсож байна. Гос яаж амжих вэ те? Ердөө 2 удаагийн уулзалтанд гэрэлцсэн хүмүүс одоо аргагүй. За тэгээд яадаг ч байсан усанд ороод маньхан бас усанд орсон ихнэрээ одоо анхудаа харах гэж байгаа болохоор догдолсон сэтгэлээ дийлэлгүй эвгүй поз авч явахт нь өнөө кохойн орж ирээд хараад харин ихнэр нь энд өөр хүн байхгүй байна гэд яг сайхан тухай олж аваад кимочи гэж сууж исэн чинь халуун усны уурын дундаас нэг охин гарч ирээд яна уучлаарай гэд эхлэнгүүт үүний учир нь энэ охин бол одоо энтхийн эзний одоо том охин аштай юм бөгөөд ихэнхдээ нээхээс өмнө одоо орчихдаг. Тэгээд дааж өнөөдөр унтчихсан байна. Тэгэд энд бол ерөөсөө хамт байснаасаа уучлалтгүйгээд нурууг нь угааж өгөхөөр болоод эхэлдэг. Маньхун цаана харин ус мусандаа орцсон. Тэгээд одоо бол ерөөсөө гармаар байгаад байдаг. Дааж энтхийнхэн цэвэрлэгч гээд нэг охин гэд эн чинь угаагаад байгаад тахаар одоо томч вэ жижигч вэ одоо хажуугаар нь гараа явах хэцүү үү шүү дээ. За тэгээд Цукаса маань энэ Ая гэдэг охинд өөрийгөө Насагийн дүүнөө гэж асуугаад тиймээгээ танилцуулчихсан байдаг шүү. Тэгэд маньхун бас энэ халуун усны газартай гүн гүнзгий холбоотой байгаад байгаа юм л та. Нэгт бол сая хэлсэнчлэн Кохойнд ажилдаг те. Хоёрт энэ Ая гих охин хуучин ангийнхан охин. Гуравт эдний гэр бүлийн аав нь сүүнд явсны дараа ажиллаж байсан энэ халуун усны газар нь дампуураад эхлэнгүүт маньхун хурж ирээд наагур цаагур дээр дор хийх юмыг нь хийгээд хөлдөр нь босгож өгсөн байдаг юм байна. Тэгээд буцах замдаа бас Цукаса маань маньхунийг тэр хүнтэндээ харамлаастай. Айгу хөөрхөө. Тэгэд маньхун байрныхаа төлхөрийг их нэртэй өгчөөд хаашаа ч юм гүгээд яваад өгдөө. Цукаса маань гэртээ ирээд эр нөхрөө хүлээх зурштай гэрээ жимбитл сайхан цэвэрлээд нөхрөө гайхшруулъя гэсэн боловч мань насаа айгүй минималист мөн дээрээс нь цэвэрч амьдардаг болохоор үнэхээр хийх юм байдаггүй. Гэхдээ ядаж аяга хоол хийгээд ходоодыг нь баярлуулчих гэсэн шиг байж исэн чинь хаалгыг нь тогшиж байна. Хин хаалга болбоод амар заяа үзүүлэхгүй байгаад байна гэсэн чинь өөрийнх нь хуурайд читаас ягаад их чигээ гэрээсээ гэнэт явсныг нь асуудал ивэн гэрэлчихсэн нөхөртөөгөө энд амьдардаг. Тиймээ санаа зовлтгүй хайр гэх нь энэ. Мэдээж бас төрөөгүй дүүний болохоор юу гэж амархан хүлээн зөвшөөрөх вэ? Гэсэн хэдиж дахиж ам нээхээс өмнө хаалгыг нь хаачихсан байдаг учраас яахаа мэдгүй үүдэнд нь сууж исэн чаараа мань насаа гэртээ хурж ирж байгаа нь инээ. Тэгээ бас гэрийнхэн үүдэнд нэг охин уйлаа сууж байгаар нь ээлдэг зөөлөн нинжин сэтгэлтэй хүний хувьд тусламжийн гараас сунгаад ээжсэн чинь Цукаса маань цаанаас нь нөхрийнхөө ээлдэг хоолыг сонсоод гараад ирсэн байна. Тэгэд дүү нь болгочтоос энэ мөчтөл одоо ихчийнхэн тэр гэрэлсэн гэдэг байгаа нөхөр нь хэн болохыг нь анзаарч эхлэхэд байгаа маа. Тэгээ мэдээж чийл алга болчихвол ихч гэртээ эргээд ирнэ гэд мань хүнийг ихчээсээ салгах ажиллагаанд орж байгаа юм аа. Гиснээс энэ читоосээ Цукаса хоёр нь баян айлын охтууд юм шиг байгаа. За тэрч яах вэ те. Яадаг ч байсан тэгээд хувийн машиндаа мань хүний дөрөв мөчийг хүлхийн зэрэгцээ чихэж аваад гэрийн зүг жолоогоо залсан байдаг. Тэгээд уцыг нь хурааж аваад зорьсон газартаа ирээд өөрийнхөө хувийн үйлчлэгчтэй дуудаад мань хүндээ болохгүй зураг даруулж хөдлөшгүй нотлох баримт болгож аваад тэрийг ихтэй үзүүлээ салгах тухайга тайлбарлах зуурна. Сэмэрхэн зүхтааж явахдаа нэг ийм өрөөнд ороод иртий. Тэгээд тэр өрөөнд нь ингээд сарны чулуу байж байхдаа танилцаад байж исэн чинь нөгөө үйлчлэгч нь орж ирээд бактом сэлэм гарган мань хүн рүү дайрахтаа өнөө сарны чулууг хүчил төрөгчтэй уралд орохоос хамгаалж исэн хилэн хайрцгийг нь цуулаад орхих юм байна. Гэхдээ NASA маань уг байдлыг гартаа аван тэр доор нь шилэн хоргыг засч чадсан байдаг учраас тэр хүндэндээ нэг тим юм болоод дууссан байдаг. Тэгсэн чинь нэг үйлчлэгч нь ойртож ирээд өөрийнхөө ангирт мань NASA-гийн нүүрэн хэсгийг наагаад эхлэнгүүт цаанаас нь зургийг нь 4K камераар хэдэн талаас нь дарж аваад доор нь фотошоптож аваад ихнэрт нь үзүүлчих юм байна. Ихнэр нь харин чи арай али дагаа дээр хатуухан ярина чамтай гэд өрөөнөөс дагуулаа гарчиж байгаа. Читосай маань харин ажиллагаа амжилттай гэд яг сайхан болцсон байжсэн чинь ихчийг нөхрөө аваад эвтэйхэн зүхтчихсан байгааг анзаарснаар араас нь гэдэг ажиллагааг дахин нэг удаа эхлүүлсэн байдаг юм аа. За тэгээд эн чинь одоо Цукасагийн гэр шүү дээ.
Тийм учраас гэрийн аль хаанд ямар нууц хаалга байгааг мэдэх учраас эр нөхрөө дагуулад нууц гарцаар зүгтсэн байдаг нь энэ. Айгу армантха айгу хэцүү. Тэгээ явсаар байгаад нэг ийм сүмд гараад ирдэг. Энэ нь Цукасагийн хэлснээр их үзэсгэлэнтэй газар бөгөөд Маннасаа бас л хурж ирсэн боломжийг гартаа аван Цукасад буюу эхнэртэй гэрлэх санал тавиад шууд шулуун шудрах те анхны үсэлтүүдээ нэг нэгэндээ өгсөн байдаг. Дайм. Тэгээ энд болохоор Цукаса маань кино үзэх дуртай тухай мөн Наса болон түүний гэр бүлийн амьдарч байгаа гэрт зураг телевиз байхгүй байгаа талаар юм л та. Гэхдээ одоо мөнгөтэй хүмүүст одоо энэ юм чухал асуудал бас биш л дээ тийм ээ. Ерөөсөө ойрхон электрон барааны дэлгүүр ороод авчихдаг юм байлээ. Юу амьдрал юм амархан билүү. Өнөө халуун усны газартаа ирээд хэрхэн гэрлэх санал тавьсан тухайга өө Канамеди хийлдэг юм. Очиж энэ маань л одоо манд хүнд элдв зөвлөгөө өгдөг байх юм да. Гэрлэх санал тавьсан бол одоо бүгжний талаар бас бодох хэрэгтэй ухааны юм хэлсэн байна. Тэгээ харах замдаа Наса маань өнөөдөр ажилтаа болохоор оройтно гэж их нэртэй хэлдэг. Өмнөх өдөр нь яг үгүй гинт чөлөө авцсан. Өнөөдөр очихгүй бол болохгүй л гэж. Бас зөвлөдөө 2 хоногийн өмнө л одоо мань хүн чинь сингл байсан. Цукасан харин тэгвэл харах замаараа хүрээлэн орё гэд хамтдаа алхаж яваад нэг сандал олж аваад дээр нь суугаад үнсэлц. Үүнийг нь харин өмнөх өдрийн хорыг хутгасан. Өнөөч тоосгийн хоёр дагуул нь харж байдаг нь ч одоо юу гэдэг. За тэгээ мань хүн ажил дээр ирээд ерөөсө бүтэн ихнэрийнхээ тухай бодоод ер нь ягаад сургууль муурал гэлгүй шууд хүрээлт мөрөлд үйлчилгээний ажилтан болсон бэ гэхээр нөө сэтгэлийнх нь мухарч байсан нөгөө охинтойгоо уулзчих юмсан гэсэн хүслээ гээйлгүй нөө охиноо хайж л одоо үйлчилгээний ажилд орсон юм байлээ л дээ хүрээлтийн ажил гэлтэй одоо гайхалтай бусдаас ялгаатай мань хүн өөрийнхөө ирээдүйн төлөө тэмцсэн байгаа байхгүй юу өстө алах ташмаар байгаа байхгүй комент алах ташилтай алах ташилтыг комментэн дээр спам цацгаа. Яа. Их нэртэйг нөгөө бүгжтэйхэн талаар ярилцаад ихэлсэн чинь Цукасан тийм юмар яах гэсэн юм дэ мөнгөний л гарцсан штэ. Чиний наа сэтгэл чинь байхад л хангалттай гэхт нь бүгж авчия хайраа хэлбэрт оруулъя л гэдэг. Бүр бууж өгөхгүй байхаар нь маргааш нь нэлээ үнэтэй алмаадсан бүгж зардаг газар дагуулад ирдэг. Мань хүн алмаадсан бүгжний үнэн дээр ямар ч төсөөлөлгүй байсан учраас дундаж үнийг нь хараад шоконд орсон хэдий ч тухайд эхлэнгүүд нь Цукаса маань шууд нөхрөө дагуулад бушуухан тэр дэлгүүрээс гарсан байдгийг. Үгүй чи чинь нэрүүлв хэр мөнгөтэйг чинь мэдэхгүй ч гэсэн хам мөнгөөрөө бүгж авч болохгүй яадаг мó. Үнэхээр авах гэдэг бол хямд дээр нь очиё гэд очисон чинь яг хуу өмнөхтэйгээ харьцуулбал гэхдээ л болсон чи их мөнгө үсттэй. Тэгээд дахиад авах гээд байхаар нь гарангуутлаа яагаад бүгж авах гээд байгаа талаар нь асуухад өөрсдийн хайраа уг анин дээр хайртай шүү, өхөрдөм шүү гэх мэт одоо айгүй армант үгийг зөндөө ашигладаг байхгүй юу? За дааз миний биед бас жаахан ичаараа хэлбэрт оруулж буй энэ минь гэхэр нь Цукаса маань өөртөө зориулж хэрэг гаргаж явж байгаа сэтгэлийг нь бодоод бас алмаадсан бүгж авдیں۔ Тэ хамгийн хямдтайг нь те. Ягаад хамгийн хямдхныг нь авсныг асуухад аливаа хонгор нь бодоод нэг үз. Бүгжэндээ гол нь биш байхгүй та. Өнөөдрөөс эхлэн энэ бүгж рүүгээ харах болгонд адил явдлаар дүүрэн энэ өдөр бодогдсон штэ. Гол нь энэ байхгүй юу та. За энд нэг юм болт юм аа. Маньхүү ертөнг шиг ихнэрээ шүн хөрвөөж байгааг цангаж усуугаад буцаад орондоо орохыг нь харах гэжсэн чинь урд нь хурж ирснээр хүнжилт нь ороод хөвтчихэнгүүт маньхүүний дотроос тэврээд аваа гэж ашгарч байгаа дотоод өөрийнхөө хэлсний дагуу тэврээд авсан чинь базар. Өглөө нь маньхүүн өчигдөр шөнө болсон үйл явдлаас улбаалan ихнэртэйгээ нэг орон дээр ундах талаар бодчих. Тэгээ ихнэртэй хоёлаа томруулъя. Юу ээ гэхт нь өгнээ гарц штэ. Тэглэж жижиг байшинд илүү ойр татна гоё байна штэ гэсэн байдгийг. Гэтэ оройн ажиллаад харж ирээд гэртээ яваад очиж чинь өө таслаа яадаг ч байсан тэгээд саяны болсон үйл явдал тэр дөрөөлөн эхнэрийнхээ сонирхол буюу одоо кино үзэх гэдгийг ашиглан том баринд орж проектор аваад хамт кино үзээд 50-50 дуртай кино DVD манга өрж болно ингэж байгаад эхнэрээ бол ятгах чадсан байдгийг. Тэгээд байрсаа үзье гэд ихэлсэн чинь шинэ байранд ороход батлан тагш хэрэгтэй гэж. Яг одоогийн байр шиг манай эцэг ихийг асууя гэхдээ сая нэг юм эцэг ихтэй гэрэлсэн тухайга хэлээг байгаагаа сансан байна. Тэгээд Наса маань ээж рүүгээ залгаад сайн уу ээжээ би нөгөө хилжсэн охиноо болоод гэрэлцэн шүү гэж хэлээд буцаад тасалсан чинь маргааш нь ээж нь болсон үйл явдлыг маш сайн мэдэж байгааг их утга санаа бүхий чад илгээсэн байдгийг. Үүнд нь миний хүү шалиг амтан болохоор их нэртэй болоод хамт унтахыг хүсээд ор авах гэсэн чинь байр нь багтаад тэгээд нүүх хүчээсэн чинь байр авахд батлан тагш хэрэгтэй. Тэгээд энэ үедээ ээж аваараа санаад өчигдөр залгасан гэж чад биччихлээ. Тэг бүр дайм юм. Үгүй худлаа биш л дээ. Гэтэ эхнэрээ дагуулж ирээд танилцуулахгүй бол батлан тагш болж өгөхгүй шүү гэдгийг.
Тэгэд яах чаргагүй болоод Япон улсын Нара хотыг зорхоор болсон байдгийг. Тэгэд тэрнээс өмнө Цукаса камер авах хүсэлтэй байсан болохоор тэгэд мөнгөтэй хүмүүс юм чи асуудалгүй штэ тий. Шууд ороод төлөөл авчин штэ. Зовхон байхгүй. Тэгэд мань хүн камер ашиглаад эхнэрийнхээ зургийг дараад үзсэн чинь мань хүнд шин сонирхол төрж гарч ирдэг. Өхөөрдөм үзэсгэлэнтэй дог эхнэрийнхээ зургийг дарах тий. Тэгэд энэ тэндээс нь баясгалантай наргагүй дарж аваад угааж хатаагаад хамаг нүдэнд нь цус хурцаг. Яг орцсон байж байхад нь камерыг нь гарнаас нь булааж аваад энэ нэгзэгтэй мөчийг дарж аваад үүнийгээ дурсамж болгон камертай хадгалаад эхэлсэн юм. Тэгэд булет трен буюу суман галт хэрэгэр хэдхэн цагийн дотор очиж болох хэдий ч Цукаса буюу эхнэр нь автобусаар явъя. Мөнгөнд хэмнэлттэй. Тэгэд адал явдалтай хамгийн гол нь шөнийн үйлчлэгээний газар олон орно. Ямар гоё вэ? Тэгэд автобусаар явхаар болоод энэ аялал нь шүнжэнгөө яваад өглөө гихт нь Японы Киотод очиж гинэ. Тэгээ бас нөгөө хамаг хорыг хутгаад байгаа гурав маань манай хоёрыг дагаад нэмэрчиж байгаа юм. Энэ насаа иймэрхүү юм жоохон дасаагүй болтой. Энэ сандал дээр нэг л эвээ олж өгөхгүй явсаар байгаад эхний бодол дээр ирээд 3 хөлж өгсөн явж идэг. Гэхдээ эхнэрийнхээ санааг зовоохгүй. Хүн түүнийг гониглуулахгүйгээд цаад 2 хөл дээрээ босоод шүний үйлчлэгээний төвийг зүглэн алхаж эхэлх нь энэ. Читосын дагаад ирсэн хитвчээ орхиж хариуцлага алдах гих мэт бяцхан алдаануудаас болоод сална гэж бодоод байгаа байхгүй юу? Гэхдээ мэдээж шинэхэн хосуудыг маань салгахад энэс хамаагүй л зүйл хэрэг болно тийм үү? Тэр шөнийн үйлчлэгээний газар ороод лимонтой үдэн гих хоол авч идээд энийхээ аманд хийж өгөхөд бас аюу арамаадгаа. Яг энэ халуухан мөчийг мань нааса камерт дарж авсан чинь Цукаса нь ичээ тэрүүхэн тэндээ дургу мургу. Нэг хөөхөө. Тэгэд амтад талх авч өгөөд эхнэрээ харагдаж аваад 0 ороод ирэх хооронд нь Читосын ирээд дахиад нөгөө их чигээ харьяа гэсэн юм яриад эхэлдэг юм. Тэгсэн цаанаас нь телевизээс сурвалжлага хийгээд явж байхаар нь ярилцлага гэд ирэхээс өмнө бушуухан хоёр тишээ зүгтаагаад авсан байдгийг. Тэгэд шүнжин зөөлөн дэрлэж явсны эцэс Киотодо ирээд тэгэд энэ хавьда бяцхан аялал хийх юм байна. Тэгэд тэндээ их нартай кимоно өмсүүлээд яг сайхан эхлэе гэд байж исэн чинь дөрмийн давуу шаврын хаалтууд гараад ирнэ тийм үү. Тэгэд мань хүн эр нөхрийн хувьд эхнэрийнхээ асуудлыг шийдвэрлэхээр дүүтэй надад дотн ярилцаж өөрийгөө ихчтэн таарах нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр болсон байх нь энэ билээ. Ямар ч байсан дүүгэн дагуулan тусдаа ярилцахаар явахдаа Читосын мань хүнийг ямар илдэг зөөлөн шийдэмгийн нэгэн гэдгийг гадарлаад эхэлгэн энэ. Тэгэд голын ирэг дээр ирээд NASA Читосэд тавилангаараа учрах заяаны хостойгоо таарах магадлал нь ямар байх байдаг тухайд мөн тэрнийг таарсан гэж мэдэрсэн болохоор алдмааргүй байгаад зориг гарган гэрэлсэн гэх мэт үнэхээр би хүртэл уярмаар юм хэлсэн байдаг болохоор бүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй болоод өнөөх маань буцаад явсан байдгийг. За тэгэд орой тийшээ нөгөө нэг Нара хот руу байгаа буюу эцэг их рүүгээ явсан байдгийг. Тэгэд мань борогийн эцэг их энэ Нарад яг ямар аав нь археологч хүн. Тэгэд ажлын шугамаар яваад ирсэн. Ээж нь харин аавыг нь дагаж намраад нэмээд өрөөс хармаар байсан болохоор хүрээд ирсэн гинэ. Гайхалтай. Амар юм аа нэрээ. Тэгэд гэрийнхаа үүдэнд ирээд гүнзгий амсгаа гэдээ үйжсэн чинь хаалгалынхаа цаанаас харваас мань борогийн ээж гэхээр толгой цохож байхаар нь мань хүн гүйж очиод нээсэн чинь нэр ээж нь гэж шүү. Тэгэл ихтер нь орж ирээд сайн уу намайг Цукаса гэдэг гэсэн чинь ээж нь ичээд цаашаага яваад өгдөг. Дагаад ирсэн чинь аав нь бас сандраад ингээд сууж идэг. Айгуу өөрхөө. Тэгэд дөрвөн ам бүлээрээ нэгэн ширээг тойрон суугаад халуун дулаан яриа эхлэхээс өмнө хүнийг заавал жийж ярина гэд усанд оруулцдаг. Тэнэр болон ээж аав гурав нь айгүй хоорондоо дотн болцсон байх нь энэ. Хоорондоо юу ярьсан юм бэ гэж асуувал нууц гэж хэлээд ярианы сэдвийг өвчлөд байгаа юм л та. Тэгэд эхнэр нь энд ч Токио дэх гэртэнч алинд нь ч юу ч байхгүй байгааг асуудал их чухал баримтад мөн юу байдгийг тэдний банк нь зураг хөрөг мэдээлэл cloud storage-д түлхүүр хитвч шинхэн авсан камер зэрэгээ цүнхэндээ мууда хэрвээ байшин түүмэрт авсан ч гэсэн алдах юм байхгүй гэд ямар найдвартай нөхөр вэ? Надтай гэрэл ингэ байжсэн чи ээж нь орж ирээд за миний хүүхдүүд хончоод явна үсттэй. Ор хүнжил наад чинь бол байгаад байгаа шүү. Хамгийн гол нь хажуу өрөөнд чинь ээж хоёр нь унтж байгаа шүү. Чимээ тусгаарлагч хүү шүү. Хан чинь нэмгхэн шүү гэж хэлээд яваад өгчдөг юм аа. Ямар эрч хүчтэй ээж вэ те. Тэгэд ер нь бол өнөө шөндөө Цукаса нь мань хүний хазарны харалтай гараараа газар тулж байгаад уруулан дээр зөөц. Би яг юу энийг катка. Маргааш өглөө ихнэр нь босч ирээд хувцас сольж байхыг нь мань хүнийхэн булангаар харсан NASA маань нэг иймэрхүү байдалтай гэвтэж байна. Яг тэр өдөртөө бол Нарагийнх газраараа аялаад тэр өрөөдө буцахаар болсон байдаг учраас нэг мань хүнийг усанд оруулж явах хооронд ямар сэдвийн талаар ярилцсан гэдэг нь сонин тийм үү. Тэгвэл ерөөсөө маш энгийн. Мань бороо өөрөө ээж аавдаа нэг охинтой таарад бартаас нь явсан чинь дайруулаад азуулж тэр охин намайг аваад тэгэд эмнэлэгт сэрээд хамгийн гол нь амир хөөрхөн гэсэн юм бах уу.
Тэгээд аав ээж хоёр нь юуны өмнө Цукасад тий бахархал усан ганц хүүг нь аварсан явдалд талархал илэрхийлээд өөрийг нь олоод тэр удаа гэрэлсэн болохоор бид зөвшөөрөхгүйгийнх асуудал байх. Туудаан аз жаргалтай амьдраа гэсэн ерөөлөг дэвшүүлээд нэг иймэрхүү яриа болсон байдаг юм байлээ. Гэртээ эргээд ирлээ гэсэн чинь муу ёрлоод байсан нэр гэрэн шатцсан байгаа. Гэхдээ яг мань хүн чинь бол үүнд бэлтгэлтэй байсан учраас тэндээ нөгөө шатаагүй байсан бэлгийн замаар олж авсан модоо зүгээр байхаар нь авч яваад тэгээд яадаг ч байсан усанд орохоор болсон байдгийг. Тэгээд эхнэр нь мань бороогийн ийм үед хүртэл сайхан сэтгэл гаргаж бодоод тэр хүн тэндээ бахархаж ичингүүрээд гоёо. Тэгээ нөгөө халуун усны газартаа ирээд яг сайхан зөв позоо олцсон. Одоо хаана хонно гэж бодох зураа том байшаа болоод эхнэрээ өвчлөж унтаад гэж зогсож исэн чинь Канамын орж ирээд хараад зогсож ивэл бас эвгүй те. Тэгээд мань хоёр тулгарсан асуудлыг сонсоод халуун усны газар мань хүнд ачийг нь одоо багжуултгой хариулах буюу одоо шинэ байранд орох хүртэл арын хашаанд нь байрлаад байгаа илүү байшинд амьдарч болохыг санал болгосон байдгийг. Тэгэд үүнээс нь татгалзаж танигтэлгүй бусдын сайхан сэтгэлийг хүлээн авсан байдаг нь энэ. Тэгээд энд нэг эвгүй юм болсон байдаг нь энэ Ая гэдээсэн охин нь мань бороод бас нууцхан романтик сэтгэлгээ тээж явдаг. Өмнө хэлсэн ясаар Цукаса маань өөрийгөө дүүнгээ танилцуулсан. Ингээ байжсэн чинь Наса өөрөө орж ирээд би сая ихнэрээ гэрийнхэндээ танилцуулчаад ирлээ гэсэн чинь гайхах нь ойлгомжтой тийм үү. Гэтэ зүгээрээ те. Эднийхэн ч угаас хаягтаа сурцсан. Яа. Тэгээд энд шокносоо болоод Ая нь ютубер болсон байдгийн байлээ. Нэрээ ютубер болсон байдгийн байлээ. Гэтэ мань хоёрын ихэнх хувцснууд хуучин байшинд нь шатчихсан байдаг болохоор нөгөө олон нийтийн угаалгын газар байдсан шүү дээ. Тийшээ очиж үлдсэн гэдэг хувцас угааж аваад байж исэн чинь эхнэр нь тамирын хувцастай битгий хараад ичээд идэх гэх юм байна. Учир юундаа гэвэл дотоороо юу ч өмсөө. Тэгээд хувцасны дутагдалд орсон байдаг учраас маргааш нь дэлгүүр ороод хувцас авахар болсон байдгийн. Тэгээд ерөөсөө айгүй ингийн эхнэр нь элдэх хувцснууд өмсөөд ямар байна гэн тийм үү. Тэгээд мань хүү угаасаа хөөрхөн байна гэхээс өөр юу хэлж чадах юм бэ тийм биз дээ. Угсаал хөөрхөн байгаа байлгүй дээ. Тэгээд жоохон задгаа юм өмсөд гараад ирэнгүүт нь өөр залууст харуулмааргүй байна мэн гээд тэр хүн тэндээ бас өмчөрхөөстэй тий. Айгу хөөрх. Тэгээд үргэлжлүүлэн дотор хувцсны тасаг руу явсан байдаг учраас би ч тэр мань хүнч тэр хоёул энэ хавтал дуусгая та тий. Тэгэхээр ингээд мань хоёр нүцгэрэх аюулаас сэргийлж чадсан байдаг болохоор харих замдаа мань хүн эхнэрээсээ нэг ийм эгзэгтэй асуулт асуудгийг. Хэрвээ би гуйсан бол чи харуулах байсан уу гэхэд хоёулаа хичээж улаагаад утаас авсуулаа зогсчих нь энэ. Тэгэд эхнэрийнхээ хийсэн гарын холыг идчихэд яг сайхан байжсэн чинь Канамын орж ирээд мань хоёрт амтдгаа өгсөн байдаг. Тэгэд зүсэж тавиад хоёулаа хараа суучна. Тэгээд дурлалт хосууд маань нэгнийхээ амад амтдаг. Тэгээд өөр нь ойлгомжтой тийм үү. Тийм бол маргааш нь мань хоёр том байр ямар байж болох талаар үздэг юм. Мань хүн том ван хараад хамт орж болох талаар мөн том орон дээр тий ойлгомжтой дөө. Харин одоо Канаме гэх энэ охины талаар юм л да. Энэний маань харах өнцгөөс гэвэл дэлхий дээрх хамгийн хүндэлдэг хүн эхнэртэйгээ хамт арын хашаанд нь амьдардаг бөгөөд тэрээр өглөө өөрийн 5 цагт босч халуун усны газрыг халааж эхэлдэг гинэ. Тэгээд хуваарийн дагуу ажиллаа хийгээд явж исэн чинь өнөө Насагийнх нь хэтэр гарч ирээд тусал яа гэх юм бэ. Тэгээд цэвэрлэгээ хийх мэй. За мөн энэ халуун усны газар мань Насагийн зохиосон системээр дүүрэн мөр. Тэ ер нь гоё. За тэгвэл одоо бүр гоё заяа. Мань хоёр хар шүн дэлгүүр орж карри нунтыг авах юм гинэ. Тэгээ мань хүн бас яалтчгүй л бас нэг эр гисэндээ. Тэгээ буцах цаандаа хөнгөө газраар алхаж явж маагаад. Бас айгүй армаа. Тэгээ зогсоод эргэж харснаа ганц үнсчээ. Гэтэ сая мантун бүзэд ч гэсэн сарим сүнэртэй зээж магадгүй. Яах юм бэ? Йоо. Би яг юу л яриад байна да. Чтосэн гэрт нь ирсэн чинь байдгүй. Гос бодоод үзвэл эвгүй штэ. Игчэндээ ирсэн чинь байшин байдгүй. Тэгээд таарад хаана амьдарч байгааг нь асуусан чинь тоглоомын талбайд нэг ийм юм дотор гэж хэлгээд морьчихсан байна. За тэгээд мань хүн гэрээсээ нэг ийм юм олсон байгаад хинэрээсээ юу болохыг нь асуусан чинь такояки шаарддаг юм аа л гэж байна. Тэгээд мань хүн үдэшлэг хийе. Бөөндөө нэг хамт сууж хоорондоо харилцаагаа улам гүнзгийрүүлэх юм гинэ. За шууд шулуухан тийм. Энд бол видео тоглоом тоглохоор болоод тоглож чаддаг хоёр нь бол ерөөсөө энэ Ая, Цукаса хоёр заяа. Тэгэд ерөнхийдөө энэ хоёрын хооронд нэлээд ширүүн өрсөлдөж байгаа талаар юм л да. Харин ялсан нэг нь мань Насагаар хүссэн юм хийлгэж болно ч гэх шиг. Тэгж яваадаас айгүй эвгүй л дээ. Гэхдээ удаан өрсөлдөөний эцэст ялагч гэж гарч ирэлгүй. Тэмцэлтээр тэмцэн өндөрлсөн байдгийн. Тэгэд мань бороо дараа нь хэрвээ чи ялсан бол яах байсан бэ гэж асуухт нь ингэх байсан гэд үнсээд айгүй армаа мань хүнд нэг ажлын захиалга ирсэн юм уу та. Тэгэд ажиллаа хийж байгаа нь энэ айгүй үгүй л уустай тий. Уг нь тэгээд эхнэр нь мань хүн тооромжлож байгаарэ гэж хэлдэг юм аа.
Тэгээд даанч мань хүн ажлаа хурдан дуусгах гээд тэгээд шүнжэн сууж муугаад бас л мэдрэл ажилддаг. Тэгэд арай гэж дуусгаад халуураа суудсан байвал яах вэ? Эхнэр нь манд хүнийг бошуухан имлэг дагуулж яваад им бичүүлж уулгаад унтуулчих нь энэ. Тэгэд бас тэрүүхэн тэндээ эр нөхрөө асарч үзмэр байсан бөгөөд даанч өнөөх маань унтаад босоод ирэхдээ зүгээр болчдөг юм. Тэгэд хэрэгтэй юм байна уу гэж асуухад нь халуурж унтсан юм болохоор хөлөрч гисэн хувцас солио гэсэн чинь тэгвэл арчихгүй бол болохгүй хувцаа тайл гэсээр байгаа тайлж агаад дээгүр хувцсыг нь тайлж нүцгэлж байгаад арчаад эхлүүл яах вэ? Аюу те. Аюу. Дээгүрхийн арчиж дуусчаад үргэлжлүүлэн өмдөйг нь тэгэд дахиж өөртөө анхааралгүй илүү цагаар ажиллаж өөрийгөө өвтгөж болохгүй гэж эхнэр нь хатуухан анхааруулсан байт юм аа. Тэгэд орондоо орсныхон дараа яагаад ингэж илүү цагаар ажилласнаа хэлдэг. Хэдэн хоногийн дараа болохоо галын наадмаас өмнө үлдсэн ажлаа амжуулаад чамайгаа галын наадамд авч гарах гэсэн юм аа гинэ. Айгүй хөөрхөө. Тэгээ яах вэ? Галын наадмаар яадаг байх вэ? Ойлгомжтой. Тэндээ зарж байгаа хоол авч идээд алтан цагаас барьж үзэх гэх мэт мөн бурханд залбирах гээд айгүй хөвгөлтэй хэсгүүд байна. За ингээд аним дууссан уу гэвэл бас үгүй тийм ээ. Нэмээд ова ангууд болон season 2 гэж бол байгаад байгаа. Тэгэд өмнөхтэйгөө яг адилхан. Тэгээ уламжлалт ёсоор үнэлгээ нэг ингэж гарч ирсэн байгаад байгаа. За тэгэд хэрвээ энэ хүртэл үзэж чадсан бол баяр хүргэе. Бас баярлалаа.